Бид студид Repaper Studio-гийн үүсгэн байгуулагч Эрчис Саран хатагтаатай ярилцахад бэлэн болоод байна. Таны өдрийн мэндийг хүргэе. Таны хувьд Falling Walls Summit-д оролцоод ирсэн шүү дээ сая Германаас тийм ээ. Тэгэхээр таны бүтээл, шийдлүүд, мөн төслүүдийг хэрхэн онцолж байв? Энэ талаас яриагаа эхлэе гэж бодож байна. За манай студийн хувьд бол яг аргалыг дахин боловсруулад цаас идэг. Өөрөөр хэлбэл огт мод тарахгүйгээр өхрийн аргалаас цаас гаргаж авдаг гэсэн үг. Тэгээд яг нь Монголд бол энэ айгүй тийм шинэлэг одоо санааг гэдэг нь бол хүмүүс нэлээд олж авдаг. Тэгээд би олон улсын тайзан дээр болохоор хүмүүс нэг амар бас тэг шинэлэг биш байх. Ягаад гэвэл олон улсад чинь зөндөө олон тийм содом технологиуд байдаг болохоор гэж бодсон чинь бас л ер нь адилхан нэлээд тэгэж сонирхож ер нь хүлээж авсан. Тэгээд ийм ингэж хийж болт юм уу? Ямар гой чанартай цаасыг хотлож авч болох уу гэх тиймэрхүү ер нь бол саналуд нэлээрсэн. Байгалийн ээлтэй үйлдвэрлэл шүү дээ энэ чинь. Тэгэхээр төрөөс бас өгч болох бодит дэмжлэг юу гэж болох вэ? Энэ талаар бас таны бодлыг. Тийм. Яг нь ер нь бол яг байгаль дэвлэлтэй технологийн хүрээнд бол одоо нийтдээ 2050 он гэхэд бүх улсууд net zero буюу бүх явуулж байгаа үйл ажиллагаагаа ямар ч хүлэмжийн ялгаруулахгүйгээр явуулна гэдэгт амлалт өгсөн маа тийм манай орн ч гэсэн тэнд нэгдсэн маа тэрний хүрээнд бол ер нь бүх улсууд яг байгаль дэвлэлтэй технологи дэмжих тийм одоо хөрөнгө оруулалтын сангууд тийм нөлөөллийн хөрөнгө оруулалтын сангууд мөн технологи дэмжих төвүүд тэгээд smart grants бүтлбэр гэдэг тэтгэлэгтэй хөтөлбөрүүд бол зөндөө зарладаг яг манай улсын хувьд яг үннийг хэлэхэд яг энэ тал дээр бол одоохондоо яг тийм одоо тогтсон систем бол арай баахгүй, өвдөг грант бол арай цөөхөн байдаг болохоор магадгүй тэндээс эхлэх систем болов уу гэж бодож байна. Тийм үү судалгаа хөгжүүлэлтийн лаборатори бас яг байгаль дэвлэлтэй технологи одоо хөгжүүлэх гэхэд бол яг үндсэн лаборатори л байхгүй. Тэгэхээр лаборатори үүсгэх тэгээд энэ талын бизнесүүдийг дэмжих байдлаар грант өгөх тэгээд мөн бодлогоор ер нь дэмжиж болно л гэж бодож байна. Энэ бэлдэж авчирсан бүтээгдэхүүнүүдээсээ бас танилцуулаад гоё тайлбарлаж өгөөч. Ямар бүтээгдэхүүнүүд бас хийсэн байгааг сонирхолтой харагдаж байна. За баярлалаа. За манайх ерөнхийдөө зөвхөн аргалаар биш. За аргал, даавуу, навч гээд ерөнхийдөө айгүй олон төрлийн түүхийдүүдийг дахин боловсруулад мод тарахгүйгээр цаас идэг. За одоогоор бол би энд ер нь бидний нөгөө хамгийн бест селлер бүтээгдэхүүн болохоор нэрийн хуудас байдаг. Тэгээ хүмүүс бол манай цаасан дээр нэрийн хуудасаа одоо хийлгэж авах аюу дуртай. Шинэ хүнтэй танилцаад энэ цаасаар исэн нэр утас гэдэг юм бол аюу тийм одоо юу болдог гэсэн. Хүнтэй шинэ хүнтэй танилцаад аюу төхөн болдог гэсэн. Тэгээд календар болон ер нь ийм мэдчилгээний хуудас зэрэг бид нэр ер нь ийм одоо жижигхэн цаасан хэвлэлүүд бол одоо үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр түүхийн эдийн хувьд дотоодоос түүхийн эдээ гаргаж үйлдвэрлэх шүү дээ. Тэгэхээр энэ бас импортыг хидчний хувьд зах зээлийн хувьд ингэж хангаж чадж байгаа. Тий. Яг бидний нөгөө амбиц бол дараагийн 2 жил гэхэд импортын одоо нийт зах зээлийн 5% эзлэх зорилготой. Энэ нь болохоор гэтээ яг юм хэвлэмэл зах зээл гэхээсээ илүү цаасан цай боглоо бодлын зах зээлд бол яг эзлэх зорилготой. Монгол улсын хувьд бол жилдээ 260 тэрбум гаруй төгрөгийн цаасан бүтээгдэхүүнийг импортлдог. Тэгэхээр түүний 5% бол хурж зорилготой. Гэтэ одоогоор бол бид нэр дөнгөж патент авсан технологи хөгжүүлэлтээ бас арай дуусаагүй явж байгаа болохоор жижиг студийн хэмжээнд бол явж байгаа. Ирээдүйд бас экспортлох том зорилт байдаг болов. Тийм баа. Ерөнхийдөө бол ялангуяа олон улсад нөгөө хүмүүсийн худалдаа авах хандлага байгаль дэвлэлтэй гэдэг нь олон улсад илүү хүчтэй баа. Монгол улсад болохоор илүү тийм байгууллагууд нөгөө нэг нийгмийн хариуцлагын хүрээнд сонирхож аяг худалдаа авдаг. Олон улсад болонгууд хариуцлагатай угаасаа бид нэр одоо байгаль дэвлэлтэй хэрэглээтэй байх ёстой гэдэг үүднээсээ тийм илүү хариуцлага маягаар худалдаж авдаг. Тийм болохоор олон улсад бол илүү тийм одоо худалдаа авах тий хүсэл болон одоо худалдаа авах чадвар бас илүү байгаа гэж харж байгаа. Гэхдээ ер нь бол эхлээд Монголынхаа зах зээлд нэлээд натгшуулах хэрэгтэй. Тэгвэл бас өмнөх жилүүдтэй өмнөх үетэй харьцуулах юм бол яг юм ногоон үйлдвэрлэл бүтээгдэхүүнийг монголчууд хэр зэрэг сонирхдаг болсон байна. Бас хариуцлагын хүрээнд хэр зэрэг одоо мөнгө төлөөд худалдаа авах чадвартай болсон байгаа юм. Тийм. Яг нь ерөнхийдөө бол яг манайхаас худалдаа авч байгаа хүмүүс аяга хоёр төрөл байгаа байхгүй. Нэг бол яг групп компаниуд буюу ESG тайлан, бонзын тайлан гаргадаг групп компаниуд эсвэл яг өөртөө ингэж Монголдо юм үйлдвэрлэдэг одоо жижиг дунд үйлдвэрлэгчид маань гэдэг авч байгаа. Энэ хоёр маань ер нь бидний одоо энэ хоёр үйлчлүүлэгч маань бидний ер нь нийт худалдаа авалтын 80% эзэлдэг. Тэгэхээр нэг талдаа бол нөгөө Монголдо юм үйлдвэрлэж байгаа хүмүүсээ дэмжих нөгөө үн цэнийг мэдэрч байгаа яг өөртөө жижиг дунд үйлдвэрлэгчид нөгөө талдаа болохоор яг бонзын тайлан гаргадаг тийм хариуцлагатай компаниуд. Тэгтээ ер нь жилээс жилд бол яг энэ илүү өсөх хандлагатай гэж харж байна. Жилээс жилд яагаад гэвэл манай улсын болон нийт компаниудын байгаль орчмын төлөө хийх нөгөө амлалтууд нь илүү нөгөө хүндрээд илүү шахуу болоод явж байгаа болохоор.
Тэгвэл одоо яг энэ бүтээгдэхүүнийг гаргахад үйлдвэрлэхийн тулд хэрэгтэй байдаг цаас энэ аргалыг бас үнээр ширхэгийн хэмжээ тийм үү. Тийм энэ зэргийг бас хэрхэн боловсруулдаг вэ? Яаж харьцдаг вэ? Тийм өнгийг бас яаж гаргадаг вэ? За манай бүтээгдэхүүний хувьд болохоор бид нэр ямар ч тийм мөнгө оруулагч юм уу эсвэл өнгө цайруулагч юм уу барьцалдуулагч бол хэрэглэдэггүй. Аль болох органикаар нь байгаль дэлтэйгээр бол байлгадаг. Тэгэхээр түүхийн эд маань ямархан өнгөтэй байна. Сүүлийн эцсийн цаас маань бол тиймэрхүү өнгөтэй гарч ирдэг. Одоо жишээ нь энэ болонгууд цэнхэр цаас энэ тийм энэ маань болонгууд нэг жинсэн бүтээгдэхүүнээр одоо хуучин жинсэн өндөр хийсэн цаас болохоор энэ цэнхэр гарч ирж байгаа байхгүй. Харин аргалаар хийсэн цаас гэхээр арай нэг юм бор гарч ирдэг ч юм уу. Цагаан даваагаар хийсэн цаас гэхээр илүү юм цагаан гарч ирдэг гэд түүхийн эдийн сонголтноос ер нь цаасны өнгө нь тийм гараад ирдэг. Зөвхөн аргалаас гадна бас ямар түүхийн эдэг ашиглаж байгаа вэ? Сая джинс гэж дурдлаа шүү дээ. Тэгсэн. Тэгээ бид нар бол ер нь аюул олон төрлийн түүхийн эд дээр туршиж ирсэн. Одоогоор айлыг даваа болон аргалаар хийсэн цааснууд маань хамгийн эрэлттэй байгаа. За давхар болон төлөвлөлийн чанартай ийм нөгөө цементэн зам дээр одоо унсан навчнуудыг бас дахин боловсруулаад цаас хийсэн. За торог, арьс ширний өөдөөс за кофений үрээр хүртэл цаас ижсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол айгүй цаас ерөнхийдөө айгүй тийм сонирхолтой бүтээгдэхүүн байл айгүй олон төрлийн түүхийдээс хийж болдог. Тэгэхээр бид нэр бол бас аль болох олон төрлийн хаятлыг дахин боловсруулад хийх үүднээс бараг 10 төрлийн одоо түүхийдийг ашиглаад цаас ижсэн. Эдгээр түүхийн эдүүдийг ашиглаад үйлдвэрлэлийн чадамж бас хэр зэрэг байгаа юм. Өмнөх одоо танай анх үүсгэн байгууллагаас эхэлж исэн таны одоо галтгооноос эхэлж исэн гэж ярьдаг шүү дээ. Өнөөдрийн үйлдвэрийн лабораторийг одоо бий болгох хүртэл яг тэр чадамж бас хэр зэрэг сайжирсан бэ? Анх мэдээж харьцуулахтай одоо анх хэлжсэндээ харьцуулахад бол мэдээж яг одоо доктортой үйлдвэрлэл явуулж байгаа жижиг студ байгаа. Гэтээ энэ бол яг бас бидний хувьд одоо дөнгөж эхлэл болж байгаа. Дараагийн 2 жилийн хугацаанд бид нэр бол яг автомат 100% яг зөвхөн аргалаас нэг талд нь аргалаа гэж нөгөө талд нь цаас гарч ирдэг юм 100% автомат үйлдвэр барих судалгаа хөгжүүлэлтээ эхэлсэн. Тэгээд ер нь Японы Токио сургуулийн лаборатори болоод бас эцтэй нэг цаасны үйлдвэрлэлийн компаниудтай ингээ холбогдоод тэгээд ер нь хэдэн талаас нь яг технологи болон зах зээлийн талаас нь ингээд ажиллаж явж байгаа. Тэгэхээр одоохондоо арай үйлдвэр бол босгоогүй. Гэхдээ ер нь бол 2 жилийн дотор үйлдвэрт болох зорилготой ажиллаж. Одоо би ингэж харьцуулж асуумаар байна л да. Ингээ юм 3 төрлийн өр хэмжээтэй, нэрийн утасны хэмжээтэй, мотогритны хэмжээтэй ах шиг тийм. Тэгээ энэ А дүрийн хэмжээ харагдаж ах шиг байна. Эдгээр цаасуудыг тус яг хичнээн шиг навчаар гэвэл хэдэн навч ордог вэ? Аргал гэвэл одоо хэдэн ширхэг аргал ордог вэ гэх юм уу тий. Тэр бас хэмжээг таад хэлж өгөөч. Тийм. Ерөнхийдөө болонгууд эднэр болонгууд яг навч аргал гэдэг ингээ харангууд аюу өөр түүхийд байгаа юм шиг боловч яг нийлмэл юм бүгдээрээ ургамлын гаралтай бүтээгдэхүүн байхгүй. Тэгмэд ургамал дотор болгон яг цаасны түүхийд агуулгадж байгаа. Гэтэ агуулгадж байгаа хувь хэмжээ нь жоохон өөр аваад байдаг. Навчны хувьд гэх юм бол магадгүй 2 кг навчнаас 1 кг 500 г цаас гаргаж болох бол аргалын хувьд 2 кг аргалаас 1 кг цаас гаргах жишээтэй. Тэгэхээр нөгөө нэг түүхийд маань дотроо хэр одоо цаасны түүхийд хэмжээгээр ялгаруулж байгаас хамаараад ер нь жоохон өөр байдаг. Гэтэ ерөнхийдөө бол таллаас илүү хувийн цаас болчихдог. Би яг энэ цаас аргалыг бас бариад үзмээр байна. Тэр хоорондоо бас нэг асуулт асууя. Одоо ингэ түүхийн дээр бүтээгдэхүүн гаргаж байгаа энэ нь мэдээж байгаль дэлтэй тийм ээ. Гэхдээ нөгөө түүхийн эдийг боловсруулах явцад химийн арилга бид нэр химийн бодис агуулдаг шүү дээ. Энэ нь бас яг хэр зэрэг байгаль дэлтэй чаддаг вэ? Та нараас энийг хэрхэн зохицуулдаг вэ? Яг одоо л нөгөө нэг уламжлалт аргаараа модноос цаас ихэд бол хөхөр холоор энэ төр агуулсан нэлээд тийм хүнд химийн элементүүдийг бол ашигладаг байхгүй. Аргал бол бас тодорхой хэмжээгээр модыг бодох юм бол арай зөөлөн нэг малын гизэнд ингээд хагас боловсруулагдаад гараад ирсэн болохоор аргалаас цаасны түүхийдийг одоо ялгаж авахад илүү нөгөө нэг амархан байдаг. Тэгэхээр бид нөгөө тийм холоор хөхөр агуулсан хүчтэй химийн бай цогт ашигладаггүй. Дээрэс нь илүү бага энерги ашиглаад илүү бага ус ашиглаад ингээд цаас их боломжтой байдаг. Тэгэхээр яг нөгөө нэг одоо бидний нөгөө авсан патент маань бас яг тийм байхгүй. Одоо яг тийм хүчтэй химийн байц ашиглахгүйгээр аргалаас цаасны түүхийдийг нь сонгомжлоор ялгаж авах гэдэг яг энэ химийн урвалыг өөртөө судалж агаад гаргаж авсан гэсэн үг. Тэгэхээр түүхийднээс гадна процессын хувьд бас ерөнхийдөө бол илүү бага илүү байгаль дэлтэй. Тэгвэл сүүлийн асуултыг асууя. Танаа одоо 10 түүхийд ашиглаж байна гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ирээдүйн 5 жилд бас хичнээн түүхийд нэмэх бодолтой байгаа вэ? Тэр судалгаануудыг бас Монголынхон дотоодын түүхийдээс хэрхэн судалж байгаа вэ? Тийм. Яг хаа гэхдээ олон төрлийн түүхийд ашиглах гэхээсээ илүүтэйгээр нэг түүхийд их одоо их хэмжээгээр ашиглаж чадах юм бол тэр нь илүү нэг бас өгөөжтэй юм шиг бол санагдаж байгаа. Тэгэхээр бидний нөгөө тэр яг одоо цаасны үйлдвэр маань бол яг 100% аргалаар л цаас идэг үйлдвэр байх болно. Харин студ маань бол ерөнхийдөө зөндөө олон төрлийн одоо судалгаа хөгжүүлэлтийг бол хийсээр байх бах. Гэхдээ
хамгийн гол юм нь бол олон юм ашиглагтай биш, гол нь нэгийг ашигласан ч хамаагүй сайн чанарын цаас хийхтэй байгаа болохоор бид нэр чанарт нь илүү анхаарч байгаад бол маш гайхалтай. Бас ийм олон материалаар ингэж бүтээгдэхүүн хийж болдгийг бас сайн мэдэж авлаа. Маш олон хүмүүс бас мэдэж авсан байх гэж бодож байна. Тэгээд ийм гоё бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг танд амжилт хүсье. Тэгээд өшөө олон гоё зүйлсүүд бүтээгээсэй гэж хүсье. За, баярлалаа. Бид студид Repaper студиогийн үүсгэн байгуулагч Эрчис Саран хатагтайтай ярилцлаа.